За студийн эргэн давтан байрал үзэгчтэй та бүхэнд яг одоо манай студид маань хүрэлцэн ирээд ярилцахад бэлэн болсон мисс уран зөг танилцуулахдаа таатай байна. За өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өглөөний хэрхий эхлэв те. Өглөө өчигдөр орой нэг одоо дэлхийн аврал болж байгаа шүү дээ. За. Тэгээд нөө Португал юутай тоглосон, Конготой тоглосон. Тэгээд өчигдөр орой ч өвцөж байгаа. За айлын нэмж. Угаасаа Португал яг анхаа. Тэгээд 2-2 тэмчих шиг болсон те. Тэгсэн. Жаахан сэтгэл гондор байна. Гэт гайгүй юу? Зүгээр. Цааш хожиж явчих юм чи те. За орон зүйтэй юуны өмнө баяр хүргэе. Miss Mongolia 2026-д оролцоод Mrs Mongolia 2026 тэтмийн эзэн болсон. Өөрийнхөө төрлийн тэргүүнд тэгсэн. Өөрийнхөө төрлийн. Тэгсэн үнэхээр мундаг оролцсон байсан. Баяр хүргэе. Баярлалаа. Үнэхээр гайхалтай харагдажсэн. Одоо ч үнэхээр үзэсгэлэнтэй үнэхээр гоё харагдаж байна. Баярлалаа. За тэмцээний хадлаар сэтгэлээ явуулцгааж. За Miss Mongolia 2026 тэмцээн манд 20 түрүү жилээс хойш Mrs гэдэг ангиллыг оруулж ирсэн. Mrs бас модель гэдэг ангиллыг оруулж ирсэн. Тэгээд энүүгээрээ бол те маш олон ээжүүд, эмэгтэйчүүд илүү нөгөө нэг төвлөрчтэй, өрөө өгөөчтэй одоо ээж болсон одоо эмэгтэй хүнийг одоо тийм төрлөөр тийм тэмцээн оруулж ирж одоо маш их юутай болсон. Нэг юм онцлогтой болсон баг. Тэгээд энийхэн би тэр хүндэт эзэн болсон. Тэгээд Miss Mongolia тэмцээн маань бол 22 жилийн түүхтэй Монгол улс зохиог маш амжилттай зохион байгуулагдаж явж байгаа. Тэгээд Miss Mongolia гэдэг тэмцээн бол ерөөсөө зөвхөн одоо маш олон миссүүдийг одоо ингэ шалгаруулж тодруулдаг. Тэгээд олон улс руу явах одоо эрхийг маш их нээж өгдөг. Зөвхөн ганцхан ялагч нэг л титэм зүүсэн одоо оролцогч ялагч гэх юм уу тэр нь болохоор одоо ингээд ганцаархны явах биш олон одоо миссүүдэд олон улсын тэмцээнээр явах боломжийг олгож өгдөг илүү Miss Mongolia маань илүү давуу талтай байдаг. Тийм үндэсний одоо Miss Mongolia гэдэг тэмцээн утгаараа маш юм хөндлөөштэй тийм тэмцээн болдог ер нь л. Одоо 25 оноос эхлээд энэ хүн номинац маань шинээр орж ирсэн тий. Тийм өнгөрсөн жилийн ялагч маань бас гадагш авс тэмцээнд үргэлжлээ явах шиг болсон. За таны одоо дахиад тэмцээнд явах бодол байна уу? Эсвэл одоо би эсвэл тэмцээндээ бэлдээ байж гинөө тэрнийхээ хаалцаж. За миний хувьд болохоор Mrs Heritage гэдэг олон улсын одоо ээж болсон одоо миссүүдийн дунд одоо явагддаг юм тэмцээн байгаа. Тэгээд би одоо 11 сард явна. Тэгээд тэмцээнийхэн бэлтгэлд арай л орж хамжааг байна. Ямар одоогийн байдлаар амралтын байдалтай би ч ноон гарснаас хойш айгүй их юм хийсэн. Тэгээд маш их ядарсан. Тэгээд одоо нэг жоохон амраад толгой тархи амраад тэгээд тэснийхэн дараа л яг тэмцээндээ бэлтнэ л гэж бодоод байж. Тийм шүү дээ. Одоо яалтчгүй амрахад цаг үед улирлэнцсэн маш гоё таарж байгаа тий. Илүү гоё өөрийгөө сэргээгээд улам илүү ирч хүчтэйгээр 11 сард тэмцээндээ оролцоорой гэж хүсье. За тэгээд энэ сая болсон тэмцээндээ энэ хизэнээс орё гэж бодов. Анх орох болсон шалтгаан нь яг юу вэ? За би Miss Universe Mongolia 2023 тэмцээнд оролцож исэн. Яад би ер нь бол яг эхлээс нь ингээд яад орох болсон бэ гэх шалтгаан би багасаа угаасаа Miss болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд зурагтаар бол маш гоё ихчнэр тэгээд маш гоё бүсгийчүүд гардаг байсан. Тэрийг харчаал ингээл ваа ямар гоё юм би том болоод яг ийм Miss болно гэдэг юм мөрөөдөлтэй байсан. Тэгээд эмэгтэй хүн болгоны нэг мөрөөдөл байдаг баха. Миний хувьд болохоор одоо ингээд эмэгтэй хүн болгон боддог байх зэ. За нэг миссийн тэмцээнд ороод ялагч нь болоо тэтмийн ингээ зүүчих юмсан гэж боддөө штэ. Эмэгтэй хүн болгоны л мөрөөдлөх гэж боддог. Тэгээд тэр мөрөөдлөө би биелүүлсэн. Тэгээд үнэхээр их баяртай байна. Яалч бас эмэгтэй хүн болгоны тий. Ялангуяа бага насны ингээд гоё тэмцээн миссийн тэмцээнд орж байгаа гоё ихчнэрээ хараал тий. Дөөрээгаал би том болоод ийм болно гээл ингээд. Яг тэр үеийнхээ мөрөөдлөө биелүүлсэн. Мөрөөдлөө биелүүлээд мөн дээрээс бүр ялагч нь болсон тийм бас дахин баяр хүргэе. За тэмцээнээс гадна хувийн амьдрал нь одоо ажил амьдрал нь юу болж байна? Одоогоор яг ямар ажил хийж байгаа вэ? Хувийн амьдрал гэж за би сая яг тэмцээнд орохоос өмнө 4 сар гаргаад кинонд тоглосон, гол дүр авсан. Тэгээд би өөр маш их жүжигчин болох бас мөрөөдөлтэй байсан. Ер нь бол
салбар тий тал ер нь өөрөө сорж үзэх юм нэг тийм хоббитой гэх юм уу. Тэгээд тийм гоё үйлчлэхийг дуртай хүн. Тэгээд кинон тоглох ер нь одоогоо тийм жүжигчин болох ч юм уу тий. Одоо тийм урлагаар бас ингээд явах амар хүсэл мөрөөдөл сонирхолтой хүн. Тэгээд ер нь кинон тоглосон. Тэгээд хувийн амьдрал маань сайхан байна. Тэгээд үр хөвгт маань сайхан өсөж торинж байна. Өвчин зовлонгүй ерөөс харуу сайхан байна. Тэгээд үр хөвгт өвчин зовлонгүй ерөөс харуул байвал одоо хамаг ад жаргал шүү дээ. Тийм шүү дээ, үнэн шүү дээ. Тэр сүүлд тоглосон гэсэн киног нь бол би харах үзэж явж өгөхдөө постэр трейлер бүх юм нь харсан. Тэгсэн. Тэгээд бас үзсэн хүмүүсийн сэтгэлийг сонсоход анх хараа жоохон ямархуу кино холтоо гэж бодоод үзсэн чинь үнэхээр гол дүрдийн самдаа тоглосон байсан тий. Тэгээд манай партнер харилцан цуг тоглосон байсан. Тэгээд энэ хоёрыг хараад ямархуу байгаа бол гэж бодсон ч яг үзсэн чинь үнэхээр гоё энгийн маш гоё амьдралтай ойрхон үнэхээр гоё уран бүтээл болжээ гэж хүмүүсийн амнаас зөндөө их сонссон. Тийм хүн болго маш ам сайтай байлаа. Тэгээ нэг нүцгэнс өдөр ихээр хүмүүс жоохон нэг нэмэг 18 ам гэж ойлгосон юм шиг байгаа. Тэр чинь нэг киноны маркетинг байхгүй юу? Нэр нь болохоор тийм болохоор тэг хүмүүс маань тэгээд гоё үзээрээ гэж хэлээ да. Сэтгэлээсээ аваад хамгийн анхны кино нэс тав. Тийм миний хамгийн анхны. За өмнө нь яг зөвөр нэг гол дүр биш нэг олон массаас их нэг ингээл нэг орол явдсан шүү дээ. Нэг жоохон бахтаа нэг тий. Жоохон бахтаа ингээл амар сонирхолтой тэгээл та нэрээ завж хүлээ нүү. Хааны уулч ингээл очдөг байсан. Харин энэ удаа болохоор би яг гол дүр авсан болохоор надад бүр үнэхээр хүндэтгэлтэй үнэхээр бүр ингээд амар гоё баяртай байгаа. Тэгээд кинонд тоглосон сэтгэл маань болохоор бид чинь нэг 12 хоног Төв аймгийн Баяндлахэр сум дээр очиж яг натурт байсан. Тэгээд ямар ч сүлжээгүй газар байсан. Тэгээд зөвхөн нэр үнэхээр ингээл амар нөгөө нэг юу юм бэлээ. Бүх нөө фокусаа мэдээж кино руу өгчин. Тэгээ бүх текст ингээл дээ. Тэгээ би өвдсөн 3 хоног би тусгал залгуулж явцсан. Яг нөгөө хаврын улирал эд нөгөө малчтын шанцыг шаарддаг улирал яг явцсан. Тэгэл би ч өстө нэрээ халуураад нэг толгой тарих эргээд хоолоос хөөгд. Тэгээ надаас бүр текстийг ч хэлэх хэрэг гарахгүй. Тэгээд яг манай сумын эмчийн нөгөө нэг гэртэн байрлаж тараа. Тэгээ сумын ерөнхий хэмжээрээ тусал залгуулж хөвтөд сувдаа маш их баярлаа. Тэгснээ одоо үндснээр зураг дуусаж авч дууссан. Кино урлаг гэдэг бол маш том урлаг юм байлээ. Тэгээ маш хаан урлаг гэж ярьдэн шүү дээ. Ер нь урлаг дундаа. Тэгээд үнэхээр бас стамаргууд аваа хэлээ. Гэтэ яг би энэ бүхний ярд гарч чадсан л да. Би ч нөө айгу шартай хортой юм байлээ. Тэгэл заавал нэг л юм барьсан бол ингээд дуусах чинь. Тэгээд дуусах чинь санаа амардаг тийм хүн болохоор тэгээд яг чадсан. Тийм ялч бас анхны кинон дээр анхны гол дүр дээрээ бүр хотод биш бүр натурт гараад тийм сүлжээгүй. Харин би яг ойлгож байна. Би яг үнэхээр хэцүү байдаг натурт гараад зураг авалтын үеэр шантрах үе яадаг цагаагаар явуулмаас хавар штэ. Тэгэл шүүмүн амар хүтэн юмч гадаа зураг мураг авалт тэгэл яваа штэ. Бэрцэн л ингэсэн салгалцсан л орж ирдэ шүү дээ. Хөл дээрээ тогтчихдаг. За нэг тиймэрхүү ёо. Тэр үеийг батсан ч юм уу. Гэтэ гоёсэн. Одоо яалч бас хүч гардаг юм бэл. Тийм. Яалч бас хамгийн анхныхаа уран бүтээл дээр тийм хүнд хүчрийн зүйлийг мэдрээд даваад гараад чадчихсан юм чинь цаастаа юм бас кино уран бүтээлүүд нас улам илүү амжилттай, улам илүү сайн байх боломжийг бас нээж өгч байгаа юм лөө тий. Бүх барцлыг аваа гарчлаа шүү дээ тийм одоо. Тийм үнэн. Цаашдаа бас маш гоё дүрээр үзэгчтэй уулзах маш их хүсэж байна найруулагч та. За хоёлаа эргээд тэмцээн рүү ороход. За окей. За тэмцээний үеэр хэр удаа үргэлжилсэн бэ? Тэгээд хэцүү зүйл нь юу вэ? Одоо челленж шаардсан зүйл нь. Тэмцээний маань үргэлжилсэн хугацаа бол 1 сар болсон. Яг 1 сараар. Тэгээд эхний өдөр эхний зураг авалттай олон нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа байгууллагууд байгаа шүү дээ. Тэдний зураг авалтын өглөө бид 9-10-аас эхлээд шөнийн 3 билүү 4 цаг гэж дууссан. 5-6 нөгөө нэг компаниуд байгаа шүү дээ харилцаж байгаа байгууллагууд тэднийхээ хувцсыг өмсөөд аксессуар зүүх бол зүүхийн зүүгээд тэлсэн нэрээ өглөөнөөс орой болтол ингээл бүр пэжгэнсэн бүр шүн болтол тэр үед л надад амар хэцүү байсан. Сүүлдээ миний хөл ингээд шүмс татаад ингээд хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо ингэж зураг авахулсан. Тэр чинь 15 оролцогчтой байгаа. Нэг хувцс өмсөж 6 нөгөө нэг байгууллагуудын хувцсыг сольж өмсөөд одоо ингээд зураг авалтанд орно гэсэн үг шүү дээ. Тэр бол маш хэцүү байсан. Тэгээд явц дундаа ингээд бас ер нь бол яван чангарч байсан. Октоодын маань бэлтгэл бол маш сайн байсан. Тэгээд
Тэгэл яах вэ? Би ч нөгөө шазаад гараа шазаагаад эцсийг үзчихсэн. Заавал тэгэл тэтмийг авчиж саландаа гэж утсан юм чинь тэгэл яах вэ? Юун сүүл рүү гаж бүр юун тэр ядрах мадрах те. Миний хөлнөөс ч юм бүр цусмас гараад нөгөө нэг бүсгэтэй хотл нэр өдөржингөө явчих шít. Тэгэл хэцүү байсан. Тэгэл энэ бүхний ард авал гарсан. Ер нь бол угаасаа хэцүүгүй юм гэж бол байхгүй шүү дээ. Хэцүү байсан. Энийг давж туулах төвчээр сэтгэлийн тэнхээ сахилга батал гэж байна шүү дээ. Энэ бүхний хүчин дээр тэгээд амжилттай сууж байна. Энэ нэр тэтмэн гэсэн тэтмэн handmade гэж хэлжсэн тийм. Handmade манай уран чаяалрын хамт олон уран чаяалрын маань жагаа ихч энэ бүх одоо 3 яг энэ тэтмийг яг handmade хийж өгсөн. Тийм. Дэлхийд одоо 3хан байдаг тэтэн байгаа. Одоо би нэг улам гоё чимэглүүлэн тэгээд дэлхийд ганцхан надад багтсан. Насан турштай хаатгаж өгдөө шүү дээ. Тийм. Мис гэдэг нэр алдар ер нь бол насан турштай л ингээл үлднээ өөртөө нэрний минь ар цохогдоод юмна гэсэн үг. Тэгэхээр бол маш гоё хүндэтгэлтэй. Маш гоё. Тэгээд маш олон өрсөлдөгчд байсан байгаа. Түрүүн бас ярьсанчлан бусад охтууд нь үнэхээр бэлтгэл сайтай харагдсан гэсэн. Тэр дундаас өөрийгөө яг юугаараа илүү онцгойрж хүмүүсийн одоо хайр сэтгэлийг те илүү өөрхөө дур булаам чанараа илүү яаж харуулж чадсан бай гэж боддог вэ? Надад ерөөсөө нэг л юм байд шүү дээ. Би ерөөсөө өөрийнхоороо л байдаг. Хааж. Тэ. Өөрийнхоороо гоё байсан юм бол үнэн байсан юм бол тэ бустай гоё харилцаа гэдэг маш чухал тэ үнэн байсан юм болов л гэж би өөрөө бодсон. Тэр нэг дүр хэсгээгүй. Тийм. Баг зүгээгүй. Тэр нь илүү шүүгчдийг бас нэрээс нь бас санал өгж байгаа үзэгчдийг илүү татаж чадаж тэгж бас оноогоо авсан баг тий. Тэгээд би бас нөгөө нэг ганцаархнаа шар устай байсан. За. Тэгээд ганцаараа ер нь бол том шивэстэй байсан. Тийм тэгээд тийм болоо тэгсэн болов гэж би бодож байна. Гэхдээ бас миний яг гол мөн чанар бол яг өөрөөхөөрөө тиймээс юм болоо гэж бодсон. Тэгэхээр ер нь бусдаас ялгарж байгаа бүх зүйлээ ашиглаад бүх зүйлээ өөрийнхөө давуу тал болгож ашиглаад тэрүүгээрээ ер нь ялагчийн тэтмээ одоо ингээд зүүгээд одоо манай терминал нэг маань студид хурж ирээд бид надтай ярилцаа сууж байгаад тэгэхээр их бас гоё санагдаж байна. Ялчгаас өөрийнхөө байж бусдыг татна гэдэг чинь маш гоё давуу тал штэ. Тийм зөв. Тэгээд юу 23 онд би Miss Universe Mongolia-д орсон гэсэн шүү дээ. Тэрний фото мисс болж исэн, фотогеник мисс. Тэрнээс хойш ер нь бол би энэ миссийн тэмцээнд л ер нь бол байх хэрэгтэй юм байна те. Мисс болох хүн юм байна те. Одоо 23 оны тэмцээнээр бол ялагч байгаа нэг л титэм байсан. Би титэм зүгээгүй, зүгээр тууцтай байсан. Тэгээд энэ одоо болохоор би заавал титэм зүүн, би заавал ялагч болно гэж орсон. Тийм болохоор миний их юм хичээл зүтгэлийн одоо хөдөлмөрч байгаа байдлыг бас нэрээ шүүгчд маань харсан юм болоо гэж би бас бодсон. Тэ юм тэгээ шантрахгүй эсвэл тийм байдлыг минь л харсан баг гэж бодсон. Тэмцээнд орох шийдвэрээ хамгийн анх гаргаад хинд хэлжсэн бэ? Тэмцээнд орох шийдвэр гараад найз нөхдөд хэлжсэн, ойр тойрныханд л хэлжсэн. Сэтгэл нь ямар хуу сэтгэл? Тэгээ ч миний найз угаасаа чаддсан шүү дээ. Сэтгэл минь авал гараад ирэх шүү дээ. Үүнээс юунд найд ингээл. Тийм тэгчихсэн. За тэгвэл уран зүйн маань хувьд орчин үеийн эмэгтэй хүний гоо сайхан яг юун дээр тогтдог эсвэл юугаар тодорхойлогддог гэж боддог вэ? Энэ бол зөвхөн өөртөө итгэх байдал юм болоо. Тийм. Чи ямар ч байж болно тий. Чи одоо тэг өндөр туранхай одоо царай муутай намхан одоо юу гэдэг нь хүмүүсийн хэлдэг нүуник хэлэмжүүд өгдөө штэ. Тийм байж болно. Чи зөвхөн өөртөө итгэлтэй л байх хэрэгтэй. Тий. Өөртөө итгэх итгэл юм болов? Өөр өдөө байхт тий. Гоё цэвэрхэн байдалтай, гоё өөртөө арчаатай байх энэ юм болоо гэж боддог. Тийм баг тий. Ялч юу бас цэвэрхэн байдал одоо арчаатай байдалтай байж өөртөө итгэлээ олж авна. Тэр итгэлээ олж авснаар бусад хийж байгаа зүйл нь илүү сайхан. Одоо тэгж ярьдаг штэ. Хүн өөртөө итгэлтэй байвал ямар нэгэн зүйл буруу хийжсэн зүг харагдгаа гэх тээ. Үнэн штэ яг үнэн чистэй яг зөв хэлчихээ. Тэг яг тэр шиг яг хүн болгон манаас эмэгтэй хүмүүс ч гэлтгүү энэ орчин үеийн залуучууд маань бүгдээрээ гоё өөрсдөндөө итгэлтэй байгаараа хийж чадна гэж бодож байгаа бол оролдоод үзээрэй. Хийж чадна гэж бодоод өөртөө итгээд тэмцээнд ороод ялагч нь болоо суудсан байна тий. Тэгсэн байна. За тэгвэл таны амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн нэг хүн эсвэл ментор ч юм уу тий. Тийм хүн байдгүй.
Энэ бол зүгээр нөө юу юу те тэмцэнээс бас хамаагүй биш нөө юу гэх юм те нөө рол модель гэж байдаг шүү дээ. Тийм юм уу. Тийм байж байна. Яг надад нэг тийм байхгүй мэнэ. Би яг өөртөө л яг тийм үнэ байхгүй. Өөрийнхөө рол модель яг тэгж надад инспирэшн өгдөг, би тэгж хардаг, даган дуурайдаг тийм юм бол надад байхгүй. Би өнгөрсөн амьдралаа те өнгөрсөн би амьдрал дээрээ суралцаж те ирээдүгөө бүтээдэг болохоор би өөрийнхөө л рол модель юм болоо. Тийм. Өөртөө л өөрийгөө л харж явдаг, өөрийнхөө алдаанаас суралцаж явдаг гэсэн үг юм тий. Охид бүсгүүчүүд эсвэл залуучууд ч юм уу ер нь орчин үеийн залуус боловсролыг яг юу гэж харж байгаа гэж боддог вэ? Боловсролыг уу? За энэ бол яг юу хаа хувь хүний өөрийнх нь бодол хаа ер нь бол хувь хүн болгонд өөрөөр тусгагддаг байна. Гэхдээ одоогийн нийгэмд бол ер нь бол боловсрол гэдэг бол маш чухал те. Боловсралтай байж ижил хүн ер нь те. Одоо тэгтээ бас өөр юм бас боловсрал өөр те харилцаа хандлага гэд те одоогийн байдлаар миний бодлоор бол ер нь бол те харилцаа хандлага гэдэг бол айгүй чухал байгаад байгаа юм л гэж би хараад идэв. Тэрнээс нэмээд гоё боловсралтай байгаа чи харилцаа хандлага мод бол яах юм бэ те. Тэгээ шаглаар нэг болно үстэй. Боловсрал чухал гэхдээ бас хажуугаар нь харилцаа хандлага маш чухал юм л гэж би бас боддیں۔ Яалч бүх зүйл харилцаанаас эхэлнэ тий. Харилцаанаас эхэлнэ тий. Хүний харилцаанаас шалтгаалаад хүний хэр хүмүүжил боловсрол амьдралын хэм маяг гэх мэтлэн бүх зүйлүүд харагддаг шүү дээ тий. Боловсрол чухал шүү. Орон зүйн маань хүүхэдтэй тий. Тий маматай охинтой. Охин одоо эдтэй вэ? Манай охин 4 хойтой 4 настай. 4 хойтой За анхаа ээж болсон сэтгэлээс аваад. Бурхан минь ээ юу. Бас үнэхээр л гайхамшигтай зүйл баг та. Амар байсан. Бүр маш амар өвдөлт, маш их хайр. Энэ хоёр зэрэг оршдог юм билээ. Ингээд амар юм байна. Би ч нэг анх нэг ээж болж байгаа мэдээл тэгэл ингээл юу ч мэдгүй ингээд байгаа штэ нэг ямар ч мэддэгт хүн байхгүй тэг хүн болго ингээд хүн болгоно л тийм байгаа хэл та. Гэхдээ ингээд анх ингээл ээж болсон биш би нөгөө яг өөрөөрөө төрж исэн. Тэгэл ингээл зүгээр ингээл гарч ирээл ингээл хараал тэгэл би ухаалтаад нэг паникын шоконд орж байгаа юм чинь. Тэгэл нэг сэрсэн чинь миний охиныг хажууд ингээд үлхийдсэн байсан. Тэгэл ингээ хараал. Би яг ганцхан юм бодсон. Би яг эмэгтэй хүн чинь яг ээж болох гэж л үгүйс энэ ороод ирд юм байна. Ерөөсөө л өмнө ээж болохгүй яг юу хийцээ явж ирсэн бэ л гэж бодсон. Тэгээ нийтдээ юм л гээд үгүйс ээж болохгүй ч л энэ ороод ирсэн байна л гэж би яг бодсон тохой. Жирвсгээ ингэж бодож өнгөрсөн. Тэгэл маш ээжигээ сайн ойлгох юм лээ, бодд юм лээ. Яг тийм юм лээ. Тэгэл нөгөө нэг амар айд юм лээ. Энэ хүүхдийг би одоо яаж өсгөндөө те ямар хүн болгож өсгөндөө энэ хүүхэд маань сайн хүн болохлоо муу хүн болохлоо гэд үүрэг хариуцлага ингэ бодохоор айгу айд юм лээ. Бусдаар бол зүгээр хайр. Тэгэхээр гайхамшигтай мэдрэмж баг те. Амар гайхамшигтай амар хоёр мэдрэмж зэрэг орж ирд юм лээ. Би магадгүй ингэж бодлоо л сая охиныхоо талаар ярьсан чинь. Одоо яг тэмцээнийхээ хамгийн сүүлийн мөчөд яг ялагчаа тодруулаад тэгээд яг ялагч боллоо гэдгээ мэдээ тэтмээ зүүж явахдаа магадгүй дотроо охиноо бодчихсон байж магадгүй тий. Охиндоо үнэхээр гайхамшигтай ээж нөө чадлаадаа ч юм уу тийм нэг өөртөө их мэдрэмжийг авч ирсэн баг. Тэр мөчөөсөө яг юу бодож ирсэн бэ тэрийг ойлцож. Би яг угаасаа хэлсэнтэй өмнө хэлсэн эмэгтэй хүн миссийн тэмцээнд ороод төрүүлэх гэж ордог. Энэ бол хүсэл мөрөөдөл нь. Хоёрдугаарт би бол яг охиндоо ээж нь залуудаа юм байсан шүү. Ээж нь чадаж авч ирсэн шүү. Миний охин ээжээсээ гой үлгэр дуурайлаа аваарэ. Чи ийм гоё ээжтэй шүү. Ийм хичээл зүтгэлтэй, сахилга баттай тийм мундаг хөдөлмөрч ээжтэй шүү. Миний охин одоо мисс болохгүй маа гэхэд ядаж бие гоё авч ингээд одоо сурах хэрэгтэй тий бустай гоё харилцаа хандлагатай байх хэрэгтэй. Ер нь бол одоо юу гэдэг тий бүхэл сайхан юм ингээд өөртөө шингээж эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдгийг одоо тий ямар байх одоо юм юутай вэ гэдгийг одоо юу стандарттай тий тэрийг ээжээсээ ингээд гоё хараарай суралцаарай тий ээж нь залуудаа ийм гоё чадаж авсан шүү гэдгийг миний охин хараарай гэд одоо тийм гоё үлгэр дуурайл болохын тулд тий охиндоо ээж нь хийсэн юмтай шүү гэдгийг үзүүлэхийн тулд бас хоёрдугаар тэмцээнд ер нь л орсон миссийн тэмцээнд охинтой болохоор тэгэл чинь мисс болгоно л гэж бодд юм билээ шүү дээ хүүхдээ охиноо ер нь тий одоо өөрөө эмэгтэй хүн охин нь бас
том болоод бас бусдын өмнө үлгэр дуурайл болсон эмэгтэй хүн болох баг. Тэр дундаа эмэгтэй хүн тэгвэл ямар зан чанаруудтай байх ёстой вэ гэж бодож байна. Хамгийн эрхэм зүйл нь олон нийтийн өмнө одоо үлгэр дуурайл үзүүлэх ч юм уу тийм жишээ аваад ирвэл олон энэ бол мэдээж угаасаа харилцан хандлага түрүүсэн чинь тэгээд хоёрдугаарт маш гоё цэвэрхэн байх хэрэгтэй. Тэг ингээд нэг юм гоё өндөг шиг өөгүй те. За гуравдугаарт бол харилцан нэж боловсрал юм болов. Тийм. Ер нь бол яг тийм нөгөө нэг хувцаар нүдэж ухаанаар нүд гэдэг штэ те. Яг тэрэн шиг л байвал зүгээр юм болов. Тэг маш гоё өөртөө ихтэй байх хэрэгтэй. Хин ч юу гэжсэн ч гэсэн те. Юус ингээд гоё өөрийнхөө тэг чиглүүлэгчтэй өөрийнхөө зангуул бай гэж ер нь бол хэлэх юм байна да. Тэгвэл энэ охины тийм чиг хандлагаар тийм хүмүүжлэл өсөх юм байна тий. Өөртөө маш ихтэй байх хэрэгтэй. Тэгэлгүй яг ялч одоо 21-р зуунд эмэгтэйчүүд маань independence women гэх нэг амар явдаг болсон шүү дээ. Тийм болохоор тэрийгээ дагаад бас өөрөө гэсэн чадaltaй, боловсралтай, мэдлэгтэй бас зөв хүн байх хэрэгтэй хаа гэж бодож байна. За тэрэн дээр нэмээд бизнес woman болох хэрэгтэй. Тий. Хөрөнгөлөгч нэлэг байх хэрэгтэй. Уучлаарай хүмүүсээ шүүмжлж магадгүй. Гэхдээ ер нь бол бодит амьдрал дээр бол яг үнэн шүү. Тэгэлгүй яах вэ? За хоёулын өндөр ярилцах хугацаа ер нь болсон байна. За тэгээд маа нэвтрүүлгийн урилгыг аваад манай студид маань хурж ирээд ийм гоё сэтгэл гаргаад тэтмээ зүгээд тэгээд тузаа зүгээд өөрийгөө ингэж гоё бэлдээд ирсэн. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлхийг хүссэн эсвэл миний асуугаагүй зүйл ч юм уу тийм хэлхийг хүссэн зүйлээ хэлээд нэвтрүүлгээ дуусгах юм. За надад хэлхийг хүссэн зүйл бол за залуу дүүнер та тий охтуудтай хэлээ. За чи үнэхээр нэг юмыг оролдоод хийхийг хүсчихвэл заавал ордлого гаргаж хийгээрэй. Чи хизээч би чадахгүй байна, би болохгүй байна, би бүтэхгүй байна гэж хизээч битээ өөрийгөө тэгж хойшин тавьж суугаарэ. Чи үнэхээр чиний санаанд чинь багтаж байгаа бол заяанд чинь бүх юм багтдээ шүү. Бодсон санснаа бүгдийг гоёор ингээд төсөөлөд мөрөөдөд бүгдийг гоё хийгээрэй гэж хэлээ да. Тэгээд гоё ээж нартай хандаж хэлэхэд те. За чи хэрвээ өөрийгөө хайвал амьдрал чамайг алгасан шүү. Тийм болохоор бүх зүйл дээр маш гоё бие маш гоё арчилж гоё авч яваарэ гэж хэлье. За үзэгчдээ та бүхний өмнө Miss Mongolia 2026-гийн эзэн Miss Mrs Mongolia 2026-гийн эзэн Miss Уран зүү та бүхэн ярилцлаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа баяртай. За баярлалаа. Аль камер руу харах вэ?